Миний хотоодны хүчил ихтэй байна. Хотоодны кэсэлтаа ихтснээс болоод хотоод халуун төөнөд байна, цээж хорсоод байна, амд гашуу амтагдаад байна гэд ярьдаг. Гэтэл бодит байдал дээрээ эсэргээрээ бүр хотоодны хүчил нь багталтанд орчихсон байдаг. Тэгэхээр энэ бол хамгийн том асуудлын нэг болдог. За бичлэг хүрж байгаа энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийнхөө зөвлөгөөгөөр бид нар хүний хоол боловсруулалтанд хамгийн амин чухал үүрэгтэй хотоодны хүчил гэдэг энэний талаар ярих гэж байна. За хүмүүс их зөвлөгөө авдаг. Тэгэхдээ хэлдэг өгүүлэмж нь болохоор миний хотоодны хүчил ихтэй байна. Хотоодны кэсэлтаа ихтснээс болоод хотоод халуун төөнөд байна, цээж хорсоод байна, амд гашуу амтагдаад байна гэд ярьдаг. Гэтэл бодит байдал дээрээ тэр хүмүүсийн хотоодны дурангийн зургийг хараад, дурангийн зургийн дүгнэлтийг харахаар эсэргээрээ бүр хотоодны хүчил нь багталтанд орчихсон байдаг. Тэгэхээр энэ бол хамгийн том асуудлын нэг болдог. За энэ зовирлах гад хүмүүс ихэнхдээ яадаг вэ гэхээр хүчил дарангуулах арга хэмжээг авдаг. За зарим нь бүр өөрөө дур мэдээд хүнсний соодыг хүртэл хэрглэж хотоодныхоо хүчлийг багасгаж идэг. За тэгвэл бидний хотоодны хүчил багтаа байгаад байх юм бол бид ер нь ямар сөрөг нөлөөг үүсгэх вэ? За энэд бол эхлээд хотоодны хүчлийнхаа хамгийн чухал хоёр үүргийн талаар нь эхлээд яриа гэж бодож байна. За тэгэхээр хотоодны хүчил бол таны бие махбодын дотоод ийм халдваргүйжүүлэгч нь. Одоо бид нэр гаднаас янз бүрийн савнгаар ч юм уу те бие халдваргүйжүүлдэг штэ. Тэгвэл бидний дотор эрхтний халдваргүйжүүлэлтийг бол хийдэг тэр зүйл нь болохоор бидний хотоодны хүчил. Хоолтой хамт орж ирж байгаа янз бүрийн нян байгаа, шимэгчд байгаа. Тэднийг устгадаг тэргүүн фронтын одоо тэр байлдагч нь болохоор бидний хотоодны хүчил. За хэрвээ тэгвэл одоо таны хотоодны хүчил багтчихэ. Бага бай. Тэгвэл юу болох вэ гэхээр хоол боловсрохгүй. Тэгээд цаашлаа таны гидсэнд янз бүрийн одоо нян те шимэгч үржих юм тата нөхцөл бүрдэнэ. Эндээсээ болоод гидсэнд ялзрал явагддаг. Хоолны шингэц муудаад эндээс бол гидс бол их дүүрдэг. За тэгэхээр хотоодонд устж чадаагүй цааш нэвтэрсэн байгаа нянгууд зөвхөн таны хоол боловсруулах замд тараа зогсохгүй цаашлаад бүр таны цусаар тархах хүртэл юм аюултай болно. За бид нар монголчууд бол маш их мах хэргэлдэг тийм ээ. Бид нар бол өдөр болгон махнаас гадна өөр амтны гаралтай уурагтай хүнс өндөг сүү гэх мэтийг бол өргөн хэрглэж байгаа. Тэгэхээр эдгээрийг боловсруулахад бол бидний хотоодны хүчил маш чухал. Ягаад тэгэхээр бидний хотоодны хүчил багтаа байх юм бол тэр уургийг задлдаг гол фермент байгаа. Пепсин гэдэг. Тэр идэвхтэй байдалтай бол орч чаддаггүй. Тэгэхээр эндээс болоод эзэн хоолны уурыг задрахгүй, эцэнд ороод тэндээ бол одоо хагас задарсан бүтээгдэхүүн нь ялзрал үүсгэнэ. За улмаар бидний биед бол хорт аммиакийг бол ялгаруулдаг. Тэгэхээр хүчил султай юм хүмүүсийн амнаас муудсан өндөх шиг юм үнэр гардаг. Энийн шалтгааны нэг нь болохоор энэ хотоодны одоо эзэн хоол хүнсний уурыг задраагүйгээс болж байдаг. За цаашлаад энэ хагас задарсан уургийн бүтээгдэхүүн явах гэхээр бидний цус руугаа орж болно. Эндээсээ болоод үе мөрчний өвчин үүсэх тийм ээ. Үе мөрчин өвдөх, арсан дээр тууралт гарах, толгой, тархиталгой манарах гэх мэтчлэн шинж тэмдгүүд илэрдэг. За тэгээ удаан хугацаагаар мэдээж иймэрхүү байдалтай явах юм бол тэр хорт бодис нь бид хуримтлагдаад за энэ нь бидний нөгөө шүүлтүр эрхтэн болох элэг өөрийг хүртэл одоо гэмтээдэг байна. За хүмүүс ер нь яагаад тэгвэл өөрийгөө хотоодны хүчил ихтэй гэж андуураад байдаг вэ гэхээр тэрний гол одоо үндэс нь шүү дээ. Бид нар хоол идлээ. Ялангуяа уур гэхтээ махтай хоол идлээ. Бидний хотоодонд эрүүл одоо хотоод буюу хотоодны хүчил хэвэн ялгарч байгаа тохиолдолд ойролцоогоор 1-2 цагийн дотор ямар одоо мах идсэн бэ гэдгээс ямар хэмжээгээр идсэн бэ гэдгээс хамаарат хотоодноос 12-3 гэц рүүгээ шилждэг, боловсроод шилждэг. Гэтэл хэрв таны хотоодны хүчил бага байх юм бол хотоод хоосрох хугацаа нь энэ хугацаанаас 2-3 дахин удаашрдаг. За судалгаагаар одоо уурагтай хоол хүнс идлээ, мах өндөхтэй хоол идлээ, хүнд хоол идлээ. Тэгвэл хүчил багтай хүн үүнийг боловсруулахдаа 6-8 цаг, заримдаа бүр 10 хүртэл цаг одоо зарцуулдаг. Ийм уртссан хугацаагаар таны хотоодон дотор хоол хадгалагдана гэсэн үг шүү дээ. Тэндээ саатаад байна гэсэн үг. Тэгэхээр энэ ердийн хугацаанаас урт хугацаагаар хоол хотоодонд саатж байгаа тохиолдолд хотоодонд хий үүсгэнэ. Хотоодонд хэмжээгээр хий үүсгэнэ. Тэгэхээр хихрүүлэх байдлаар илэрч болно. Эсвэл гиз дүүрэх байдлаар тэр хий үүсэж байгааг та мэдэрч болно. Тэгэхээр энэ хий хаачих уу гэхээр нэг бол дээшээ нэг доошоо гарна тийм ээ. Тэгэхээр тэр хотоодон дотор хоолтой байхдаа тэр хоол хүчилтэй холилдсон байгаа энэ үед нь хэрвээ таны хотоодонд хий үүсэх юм бол тэр хий дээшээгээ шахагдаж гарах нөхцөл нь бүрдээд энэ нь улаан хоолоондоо тэр хүчилтэй хамт холилдсон хотоодны агуулгатхан орж ирнэ. Тэгэхээр нөгөө муу муудаад эрлэхүү гэдэг шиг хэдий таны хотоодны хүчил бага хэмжээтэй ялгарч байгаа хэдий ч улаан хоолойгоо бол түлхтэйгээ байдаг. Тэгэхээр энэс болоод яг цээж хорсон, халуу төвөнж байгаа мэдрэмж төрнө. Тэгэнгүүт тухайн хүн өөрийгөө юу гэж бодох нь? Миний кэсэлтаа ихтэй тань хотоодны хүчил ихтэй тань гэж бодоод эндүүрээд, андуураад за ингээд өөрөө мэдээд арга хэмжээ авна. Эсвэл эмийн сан дээр одоо очиж эсвэл эмчид очиод хүчил дарангуулдаг үйлчлэгээтэй юм. Эсвэл саармагжуулах үйлчлэгээтэй ийм бэлтгэлийг хэрэглэнэ. За нөгөө хотоодны хүчил чинь улмаар багасна. За ингээд юу болох вэ гэхээр нөгөө хотоодон дотор хоол боловсрохдоо, уурагтай хоол боловсрохдоо бүр удаан хугацаагаар саатна.
За инхээр сөөргөө бол үсэл юм гэсэн үг. За ийм ууж байгаа тохиолдолд арга хэмжээ авж байгаа тохиолдолд мэдээж хотоодны хүчлэг бага байгаа учраас дээш орж ирж байгаа тэр агуулгах тухны хүчлэг байдал нь буурж байгаа юм шиг болоод за өөр нь намдангууд за ингээд ерөнхийдөө би хүчил ихтэй юм байна гэд өөрийгөө ботчдаг, андуурчдаг. Тэгэхээр энэ бичлэгийн маань энэ зөвлөгөөний минь гол санаа юу вэ гэхээр таны хотоодны хүчил бол таны дайсан биш. Энэ бол таныг хамгаалд юм байна, таны хоолыг боловсруулд юм байна, таныг янз бүрийн нян шимэгчээс хамгаалдаг дархлааны эхний фронтын шугамын тийм ээ галын фронтын гэдэг штэ хамгаалалт юм байна. Тэгэхээр хамгийн том аюул нь цаана нь юу байдг вэ гэхээр эсрэгээрээ хотоодны хүчил багталт байдаг юм шүү. Тэгэхээр танд мэдлэг хэрэгтэй, зөв мэдээлэл хэрэгтэй. Тэгэхээр манай хуудсыг дагаарай. Дараагийнхаа зөвлөгөөгөөр бид нар бас таны эрүүл мэндийн мэдлэг тустай мэдээллүүдийг хүргээд явах болно. За хэрвээ энэ бичлэг танд таалагдсан бол бусдад шеэрлж түгээгээрэй. Асуух зүйл байвал комент хэсэгт бичээрэй. Зүрхэн бас дараад өгөөрэй. За ингээд дараагийн хамтлагаар утга уулзцгаая. Хотоод гизээ эмгүү ангай.